Багш нарын ерөнхийдөө одоо ажиллах орчин нөхцөлийг аваад үзэх юм бол одоо бас сүүлийн үед нэг үе бодвол бас харьцангуй гайгүй болсон байна. Хотод яг одоо ингээд зарим сургуулиуд нь бол үнэхээр одоо техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр бол орчин үеийн техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байхад бас зарим сургуулиуд нь бас тэр бүр бас хангагдаж чадаагүй байдаг. За хөдөө орон нутаг ч гэсэн одоо хөдөө орон нутаг гэхээр л хүмүүс одоо бүр ямар нэгэн одоо хэрэглэгдэхүүн техник хэрэгсэл огт байхгүй мэтэр бас ойлгодог бас тийм биш юм байна. За яг одоо яг чухал хичээл шаардлагатай техник хэрэгсэл одоо нөгөө хэрэглэгдэхүүн бод сурвалж ч юм уу тэр талаараа яг жоохон дутагдaltaй зүйл байдаг ч гэсэн за одоо яг одоо компьютер ч юм уу за одоо юу гэдгийг проектор принтер гэл одоо хотод ашиглаж бидний одоо яг л ашигладаг зүйлүүд бас хөдөө орон нутагт бас тодорхой хэмжээнд бол байдаг юм байна. За тийм учраас ерөнхийдөө яг ингээд ажиллаад аваад үзэх юм бол хөдөөний болон одоо хотын сургуулиудын ажиллах орчин нөхцөлийн хувьд бол нэг их одоо эрс ялгаатай зүйл бас нэг их ажиглагдсангүй ерөнхийдөө бол одоо ажиллах орчин нөхцөл бол ойролцоол юм байна гэдгийг л ерөнхийдөө бол харлаа л та.